Зохиолч Намхайн тайван жаргал. Гүрэмт панз өгүүллэг. Манай нутагт намайг баг байхад гүрэмт панз гэж хүн байсан юм. Морийг дандаа хос хосоор нь хөтөлж унана. Өөрөө адуу олонтой сайхан морд ихтэй хүн л дээ. Хаас айгүй л нэр нь дуулдаж байдаг гүрэмт панз бол нэмгэн шарвдар царайтай 50 иргэн насны цэмбгэр хүн. Яриа хөөрөө гэж амьтан хүнийг ангайлгамаар уран цэцэн үгтэй. Дуулна, шүлэглэн, ер нь бол юмны захтай адтай хүн л дээ. Адуунд их эртэй. Мөрий тавиад л эмнэг дээр мордохдоо холборч үзээгүй юм гинлээ. Жаахан хэдэр ядар зантай гэж ярих ч 8 дээр бол хайлсан туглаг шиг болж хэнийч гараас авах гэсэн зүйлээ салгаж чаддаг гинэм. Хүний арга ивийг олохдоо сайн, хөнгөн залтай, ер нь их хэцүү хүн гэж хүмүүс ярихыг сонссон ч би гүрэмт гуайг харин биширнэ. Хэзээ нэгэн цагт гүрэмт гуай шиг олон сайхан адуутай тарган морд унж наймаа хилцэн гарын атханд багтахгүй шахам олон цагаан хаш хөөргөөр хөөрглөсөн гэж боддог байлаа. Гүрэмт гуайн эхнэрийг их хол нутгийн хүн гэж ээжигээ би думаа ихчд ярьж байхыг дуулсан юм. Нансаа гэж өндөр нуруутай алхаа гიშгэн намблагхан тэр эгч гүрэмт гуайд 3 сайхан охин төрүүлж өгсөн. Гүрэмт гуайг хүмүүс шуналтай, олон ааштай гэж ярихч харин нансаа эгчийг бол хэн ч муу хэлж байхыг сонсоогүй юмдаг. Зуны орой зэлэн дээрээ ирсэн үхэр яргалан хэвдэж ялаа шумуул жунгнан ниссэн тэр орой би ээждээ үнэ эвлэгж өгөхөөр зэл рүүгээ явж байтал доод хот айл алгаа гуайхаас гол өгсөн хөдөлгөө морьтой хүн манайхыг чиглэн цагаан тоос босгон зүрхэн дээр бөмбөрдөх мэт морин туурай нүрглүүлсээр уяанд буусан нь гүрэмт панз байлаа. Тэрээр ихэд халамцуухан байгаа нь андашгүй. Ганган хүрнэн унаад гарахад газрын хол нь яамаа юу да, ганцхан чимэл байхад гайхуулж явах нь жаргал юу да хэмээн дуу аялан 2 ижилхэн хөл алг хээр морой шонгоос уйчгаад шууд манайх руу говьсхийн алхаад орчихв. Хотоос ирсэн нагц эгч минь нялх хүүхдтэйгээ манайд байсан тул энэ согтуу толгой хүүхэд айлгах нь хэмээн ээж буцан гэрлүүгээ гүүх шахам түргэн алхалсаар ороод бөөн дуу шуу болоод явчихваа. Бээж хэрэг дурлаад гүүгээд очтол гүрэмт панз ээж рүү бууж байна. Хүн орж болдгүй юм бол овоо хой юунд босгов. Аяг хар цайгаа харамлаа юу? Атга ааруул ээзгийгээ харамлаа юу? Гэхэд ээж минь гүрэмт минь дээ. Би чамд хэлээд байна штэ. Манай энзээ амархан хүнээс хөлсөлдөг юм аа. Уйлаад болдоггүй. Чи манай илүү гэрт ор гэхэд хан хайсан том гэр барьчихад хаяандаа байгаа хараваа ход ор гинүү чи. За янжин минь. Босхыг ч давж болдгүй юм бол буцхаас та хэмээн уян дээрээсээ 2 морой аван мордож чүү хэмээн давхиулж одохт нь ээж бид хоёр зэлэн дээр ирлээ. Тэгээд ээж мөрөөрөө хар усаа годрахгүй хэдэн нэлх нойтон хүүхдтэй авгаачуулыг айлгах санаатай хэмээн цухалдаад миний хүү хар үнэний туглаа тавиадах гэлээ. Аав минь хэдэн малан аваад ахтай хоёул оторт гарчихсан байсан тул гэртээ би хамгийн том эр хүн байсан тэр л дээ. Тэр зумби дөнгөж 6 дугаар ангиа төгсөөд байсан үе. 14 хүрч байсныг ч хэлэхүү өөрийгөө их л өсч яваа эр хүн гэд бодчихсон байлаа. Хайлмг үс тэр зунаас эхэлж тавьж байсан бөгөөд үргэлж мулзан явдаг толгой дээрх үстэй ангайхан үс шиг хэдэн сөөсгөр үсээн ургаж байна уу гэж байнга л толинд харж норгоно. Гүрэмт гуайн дунд охин хандмаа гэж
нүд чүдэн гялалзсан хөөхөн охин манай ангид сурдаг юм. Би том болоод Гүрэмт гоён хүргэн болно гэж боддог байлаа. Ер нь ч манай ангийн хөвгүүд бүгд л тэгж боддог байсан байх. Гүрэмт панзыг ээжтэй муудалцсанд дургүй хүрх шиг, харин охиныг бодохоор тийм ч биш юм шиг тэрхэн үед санагдж байсныг нуух юм. Манай аавын талынхан буюу авга нар өвөөгийн сүнсгээд намайг хөөхөн эрхлүүлнэ. Манай аавгаах чадраа надад сартай хар дааг бэлгэнд өгсөн юмдаг. Энэ жилийн соёолон үрээлдээ. Ах минь саяхан адууга тууж явтал Гүрэмт панз, аюур панз гэж манай нутгийн хоёр том панз чин миний хар үрээг ихэд сонирхож шинжжилдээ. Ер нь манай чадраах угшил сайтай адуутай хүн л дээ. Яаж өгөв? Манайхан бүгд мэдх юм хойно. Манай дүүгийн үрээ байгаа юм. Авгаах чадраа бэлгэлсэн юм гэсэн байгаа юм ах. Харин Гүрэмт панз, аюур панз хоёр ямар хүүхдтэй наймаа хилцтэй л миштэй. Дугуйтал уулзахаас гэсэн байна лээ. Хожим аавтай минь уулзаж хар үрээгч нь авъя гэхэд нь аав хүүхдийн нэртэй үрээх гэж хэлээд хаалгаагаагүй юм гэсэн. Хүссэн юмаа үн цохиж худалдаж аваа сурчсан Гүрэмт панзын дургүй нь ихэд хүрсэн байх та. Намар хичээл ороод удаагүй байлаа. Хагасааны өглөө аав минь миний хар үрээг хүнээр хөдөлгөөд явуулчихаж. Би ч бөөн баяр хар үрээгээ унаад дэрвэлцэл хатриулаад хөтлийн овооны хажуугаар ороод амын татан сэвэлцэл алхуулан сүудрээ байн харан ихэд додгор амтан явжээ байтал араас морин туурай нүргэлээд Гүрэмт панз хоёр том охинтойгоо давхиад ирдэг юм аа. Миний нөгөө додгор байдал хормын төдийд алга болж Гүрэмтийн ширээ шиг хондлойтой 3 ижилхэн хээр мориных нь хажууд миний муу хар үрээ илжиг шиг харагдаж байгаа баха хэмээн санаа зовж явлаа. Гүрэмт панз. За, дугрын дунд хүүгээр сонь сайхан юу байна да? Хар үрээгээ жороолох нь уу? Сүудрээ хараад амын татаад байх чинь хэмээгт нь миний эцсэн гэж жигтэйхэн болдгсон бол хар үрээгээ ухс хийгээд зүхтаачихмаар санагдсныг нуух юм. Нэг баярлууштай нь хандмааг харж яваад л баярлж байлаа. Хандмаа дэлийн зассан бидэртэй хээр морныхоо амыг ангайтал татан яралцтал хатриулж явхад миний муу хар үрээ хажууд нь байдаг чадлаараа давхих нь ичмээр ч юм шиг, өрөвдмөр ч юм шиг. Гүрэмт панз. Хандмаа, миний охины хар үрээтэй энэ хар үрээ адилхан байгаа биз гэд аавн дуграас зарчих гэж гуйхаар манай дэлгэрийн үрээгээд хавтуулдгвэ. Уг нөхнөө хоёр ижилхэн хар морьтой болгоё гэж бодсон юмсан гэд охин лууга харахад хандмаа. Аваа яах юм бэ? Энэ үрээг авгаах нь дэлгэрт бэлгэнд өгсөн юм гэсэн. Хүний бэлгэний адуугаар гэд над руу харлаа. Намайг ааваасаа өмөрөөч байгаа юм шиг сэтгэгдэл төрж хандмаад баярлж байв. Үеийнхэн хандмаатай харц тулгархтаа ийм хөөрхөн гэж өмнө нь анзаарч байгаагүй гэж үү? 14 хүрч байгаа миний зүрх сэтгэлд амаргийн анхны гал асч ядан байх шиг болж билээ. Яг л нансаа эгч шиг алаг нүд өндөр нуруутай, тогтуухан харцтай, улаабтарсан хазартай ач. Сэтгэлдээ үл захирхдах нүд. Хандмаа руу харцаа өөрийн ирэхгүй бэлчээх ажээ. Удалгүй Гүрэмт панзыг шилж хим гэсэн яриа тархсныг сонсоод миний сэтгэлээр унсныг яалтай. Ууг нь тэр намар Гүрэмт панзын манай хоёр ойрхон намарч байсан юм. Би хандмаа болон эгч Дэнсмаа хоёртой нь хагас бүтэн сайнаар нэлээд хэдэн удаа мориор хичээлдээ яваад нэлээд дотноссон байлаа. Хаяахан үхраа дугаа эргүүлэх зураа Гүрэмт панзынхаар шурт хийгээд морддог байлаа. Ах бид хоёр Гүрэмт гоён хэдэн дааг үрээг сургаж өгөв.
Уг нь 10-аад эмнэг сургасан л да. 10 адуу сургасан хүнд уг нь 1 адуу өгдөг юм. Гүрэмд гуай харин ах бид хоёрт өгөөгүй. Гэтэ би нэг юм бодсонгүй. Харин ч гүрэмд гуайхаар бууж мордон хандмаатай малын бэлчээрт нааш цаашаа давхих шиг жаргал надад байсангүй. Манай ах харин гүрэмд панзад их дургүй. Мөн шунлын уут. Панз нь хунз болж байгаа амтан. Хүн ашиглахыг л боддог гин. Тэр намар гүрэмд гуай намайг хөөргөж хөөхөн гарынхаа үзүүрт зарсан да. Манай дэлгэр эрхэн болчихжээ гэдэл хөөргөндөө. Адгийн наазах худгаас морио услах гэд явхаар морио хөдөлгөөд явуулчихна. Харин нансаа ихч бол надад сайн. Хүний хүүхэд зараад гэж гүрэмд гуайг зэмлээд надад чихэр хэдэн бутархай төгрөг өгнө. Би үүнд нь хэрдээ баярлчихнаа. Бага охин сүнжидмаа сургуульд хараахан ороогүй. Надад маш сайн. Дэлгэр ахаа гэдэл гүйнэ. Энэгэрийн жинхэнэ тагсан бурхан нь гүрэмд панзыг ганц дийлдэг хүн нь. Хоёр эгчээсээ 10-аад насаар дүү энэ охин маш сэргэлэн. Хүмүүс ил далд ярих нь энэ охин эрэгтэй байсан бол панз гүрэмдийн ширийг сайн хатаах ир байсан да гэж ярьцгаана. 6 настай эмэгтэй хүүхэд гэхэд морин дээр мортоод хар хурдаар нь давхиулна. Морины нуруунд дээр шувуу сууж байгаа юм шиг л жаахан охин үс нь хийсэд давхиж явдаг байлаа. Аавыгаа дагаад адуунд явна. Цангент л дуулаад гэзэг нь хийсэд давхиж явах нь одоо ч гэсэн нүдэнд харагдах шиг болдог юм. Тэр намар гів гинтхэн жаахан сүнждмааг өвчин ороогоод болохоо байлаа. Хөөрхийн нансаа ихч гүрэмд гуай хоёр эмч домч гээд нилээн явсан. Хүнээс асуухаар нутаг ус нь таарахгүй юм гэсэн гэдэг. Тэгээд шилжихэр болсон ч тэр намар явна гэж угаад хот хүрээ эмчилгээ сувилгаанд явсаар угаад оройтоод чатаагүй юмдаг. Миний хувьд л бөөм баяр байлаа. Хандмаатайгаа хамт байна гэхээр аргагүй л өөрийн ирэхгүй баярлж байгаа юм чинь. Хавар жаахан охин сүнжид маань бурхан болж бөөм ой гашуу боллоо. Хандмаа минь хэдэн өдөр хичээлдээ ирсэнгүй. Би ч өөрийнхөө дүүгээ алдсан мэт хэрдээл гашуудаж тэр жаахан охин нүдэнд харагдаж сэтгэл санаа хямраад авлаа. Гүрэмд гуай өмнөх гүрэмд биш болжээ. Гэрээсээ гарахаа байв. Аргачгүй дээ. Ганц амин байсан юм чинь. Ганц гүрэмд гуайхч биш. Тэр хавийн бүх хүмүүс бүгд л жаахан сүнжидмаагийн бурхан болсонд гашуудж байсан юм. Хөөрхий хандмаа нөгөө хөөрхөн сэргэлэн цогтой байдал нь алга болж дугуйхан сууж байхыг хараад би өрөвддөг байв. Тэр зуны хичээл тараад гүрэмд гуайх нансаа ихчийн нутг руу шилжсэн юм. Манайхаар гүрэмд панз ирж аавд "За дугур минь бид айл аймаг хаяа сайхалд олон жил явлаа. Манайх шилжиж байгаа. Чи манайхыг мэдэхгүй ш. Хүн хүч муутай охин нойтон улс олонтой айл. Танайхаас хүн хүчний тусалцаа авмаар байна. Жаахан газар дөх хөлмөр байдаг. Урдаас уг нь хүн тосч ирнэ гэсэн юм" гэд царайчлангүй харцаар аавыг нэвт ширтэв. Аав дуугарсангүй. Чөдөр сэлбээ сууж байсан юм. Ах руу харж байна. Харин ах жаахан дурамчхан байгаа нь илт. Ах харахгүй л дэм. Цэргийн зарлан аваад хэдхэн хоноод явах гэж байсан болохоор тэр бах. Аав өөрөө явахаар боллоо. Би явах санаа байсан ч би явъя гэж хэлж чаддгүй. Ичээд эмээгээд орой унтахаар хэвтхийн өмнө би аавд зориглон хэллээ.
Аваа би гүрэм дугаанхыг дөхүүлж өгөөд ирэх үү гэд хэлчихв. Аав над руу нэг сүрхий том харснаа. Харин аавд нэнд ажил их байдаг. Нөгөө хэдэн дэмэнд явмаар байдаг. Бас гүрэмдийнхнийг хүргэж өгөхгүй бол болохгүй. Нэгдэр олон жил айл аймаг явсан улс байна. За миний хүү тэгвэл маргааш явхаас та гэлээ. Тэр шөнө нойр хүрсэнгүй. Маргааш өглөө нь нар битүү гүрэм дугаанх руу мордлоо. Намайг очлоо тэмээндээ гэрээ ачаалаад хөдлөх гэж байв. Намайг хараад гүрэмд "Өө, манай дэлгэр ирлээ" гэж их л баярлж байлаа. Аргагүй бах та. Тэр олон маланд ам бүл муутай хол явна гэхэд хэцүү байсан баг. Би хандмаатай хонь өхрийн туухаар болов. Харин нансаа ихч ачаага хөтлж гүрэм дугай өөрийн хамаатныхаа нэг хүнтэй адуу тэмээгээ туун хөдөллөө. Нутгийн олон түмэн ирж гаргаж өгөв. Манай ойролцоохон өнгөрөхөд ээж аав хоёр минь тосон ирж цай идэ авчирч өгөн үдэж өглөө. Би 3 хоног малын тууж товлсон газар хүргэж өгөөд буцахаар болов. Энэ 3 хоногт би хандмаатай хамт мал тууж байсан болохоор цаг хугацаа маш амархан өнгөрчихсөнийг анзаараагүй юмдаг. Урдаас нь нансаа ихчийн ах дүү нар тосон ирсэн тул би гүрэм дугаан хамаатны ах бид хоёр нэгэнт буцах болж надад маш хэцүү байлаа. Нансаа ихч намайг үнсээд "За дэлгэр минь баярлалаа. Сайн сууж угаарай" гэв. Харин гүрэм дугай адууга тогтоож байгаад буурал хондлоотой хээр үрээ барьж аваад ногтлон надад авчирч өгөөд "За дэлгэрээ, ах нь чамд баярлсан шүү. Эр хүн хэлсэндээ байх ёстой. Ахтайгаа та хоёр над 10 адуу сургаж өгсөн. Ах нь түүнийхээ адууг өгөөгүй яваа. Энэ үрээгээр сайн морь хийж яваарай" гэж цул бүрийн гарт атгууллаа. Харин хандмаа над руу харан инээмсэглэж "Сайн сууж яваарай. Би очиод захиа бичнэ" гэв. Би хандмаагаас захиа их хүлээсэн боловч ирээгүй юм. Харин гүрэм дугаан өгсөн буурал хондлоотой хээр үрээ нь сайхан морь болж би олон жил улсын баяраар гангарч давхисандаа хөл хөнгөнтэй, хөлдөө алхаатай, хийц хэлбэр сайхантай морь байсан юм. Нэг л мэтгэд би 10 жилээ дүүргээд хот орж оюутан боллоо. Хөдөөж авахын олон оюутны дунд ороод нэг хэсэгтээ хандмааг бодох нь саарсан ч хараахан мартаж чадахгүй л байлаа. Оюутны эрдэм шинжилгээний хуралд ангийнхаа 2 оюутантай орохоор болов. Хурал болж оюутнууд илтгэл тавьж байтал Мойс оюутан хандмаа ахлагчтай баг. Гэхдээ нь сорц хийвэл яа харахгүй хандмаа мөн байлаа. Өндөр болж хот төрхөнд оржээ. Хурал тарахын алдад хурлын заалны үүдэнд хүлээж угаад хандмаа гараад ирэхээр нь "Хандмаа" гэд дуудтал над руу харан гайхаж ядан "Дэлгэр үү" гэлээ. "Тийм ээ, би дэлгэр байна. Чи сайн уу?" гэхэд "Сайн. Чи энд сурч байгаа юм уу? Ямар мэргэжлэр вэ?" гэж байна. Би газар тариалангийн чиглэлээр "Харин чи энэ сургуульд сурч байгаа юм уу?" гэвэл хандмаа "Би эдийн засгийн чиглэлээр сурч байгаа" гэж нөгөө л танил хөөхөн зангаараа инээмсэглэв. Бид хоёр ойрхон хоолны газар орж баахан хууч хөөрлөө. Уулзаагүй 5 жил гарсан болжээ. Эгчдэнс маань сургуулиа төгсөөд хүнтэй суугаад хүүтэй болсон гин. Аав ээж хоёр нь нутагтаа малаа маллаад амьдарч байгаа юм гин. Гүрэм дугаан урдын адил 8 хийхээ болсон юм баха. Надад маш их захиа битсэн гин. Яагаад очоогүйг мэдэхгүй гэлээ. Ямар ч байсан найз залуу байхгүй гэдгийг ярианаас нь мэдж авсан нь надад сайхан мэдээ байлаа. Ийхүү би дахин хайртайгаа учирсан юм. Цаг хугацаа хурд юм. Аль хэдийн 10 жил өнгөрч гэрлүүгээ яарах миний бодолд
эхнэр охин хоёр минь бодогдно. Сая дөнгөж эхнэр хандмаа минь ярьлаа. Хөдөөнөөс аавч хоёр ирсэн гин. Хаалгаа тогшиж байхдаа олон зүйлийг бодож байлаа. Хүний амьдрал бүтэхгүй зүйл үгүй ажээ. Анх би сургуульд ороод хандмааг харж шохоорогч байсан цаг саяхан мэт. Гүрэм тухайн хүргэн болно гэж боддог байсан мөрөөдөл минь аль хэдийн биелчихэж. Аава гэд гүн ирэх охиныг минь хадам аав ээж гүрмэд нансаа хоёр бурхан болсон охины минь сүнс гэдэл сүйд болдог байлаа. Сэтгэл дагааж тэр юм уу их адилхан л да. Өнөөдөр мөн л хошуугаад ивсээд сүйд болж байна. 60 гарч яваа хоёр хөгшөнд ач хучаа эрхлүүлэх шиг жаргал хаа байх вэ? Хадам аав гүрмдийн бие жаахан таагүй эмнэлэг домлогоор явах ажилтайг нь. Би хадам аавыгаа харж байхдаа бодож суулаа. Нөгөө өрдийн гал цогтой гүрмд панзаас нэрл үлдэжтэй хөрх. Эрийг нас, уулыг цас гэдэг үний юм да. Хүний амьдралч дэндүү баялаг юм. Бас таашгүй олон жаргал зовлонгоор дүүрэн юм да. Зохилог бичсэн Намхайн тайван жаргал. Уншсан Эрхэнбаярын Баттарч.